Манайхаа би ингээд хоёр найзаагаа ингээд хөлбөмбөг тоглуулах гэж байна. Энэ хоёр бичлэгт орё гэсэн юм аа. Тэгвэл би оруулсан. Аав ээжсэн зөвшөөрөл аваа оруулсан шүү. За ингээд эхлэе. Абаач нэг юм хэлье. Энэ хоёр таваар тоглоно. За эхлэе. За. Дэж бэлгүүдээ тэр. Үгүй. Анан чи тэнд. Бэлгүүдээ чинь. За ингээд та эхэл. Энэ хоёр таваар тоглоно. Бэлгүүдээс амар тоглолт юм байлээ. Өнөр нэг юм хэлхээ марчиж. Энэ Анандын гол тэр бэлгүүдийн гол шүү зөө. Ананд нэг бэлгүүдээ 2-0. Гаргаагүй. Тэ марцсан байна. Яг 4-ээр тоглоё. За 1-0. 4-ээр марцсан доо та хоёр. Зураас өнгөрөөл орсон гэж тооцсон шүү дээ. Би шүүгч нь. Тэгэхээр Ананд гарсан. За. За Ананд нэг байгаа. Бэлгүүтэй. Та нар Ананд бэлгүүтэй гэж мэдэхгүй бол Анандан дээр өндөрн. Бэлгүүтэй дээр 23 номерт. Тэр шүү. Jordan гэсэн тэр шүү. За энэ. Оо. За Ананд 2-0. Бэлгүүтэй 0. Йоо амар тоглож. 3-0. Йоо би бэлгүүтэй дэмжижсэн юм л та. Таанч бэлгүүтэй. За бэлгүүтэй авсан. Одоо тэгээд Анандыг хуурах арга байна уу? За дүүн Месси Роналдо. За. Месси бэлгүүтэй. Роналдо Ананд. За Месси ингээд дамжуулж байна. 4-0 байгаа. За ингээд Месси авсан. Даанч Роналдог барахгүй байна. Месси Роналдыг эсрэг гэж юм байд юм уу? Месси Роналдын амьдрал дээр яг үтсэн болов. 5-0. За ингээд Ананд яллаа. За ингээд яллаа. За ингээд энэгүй биш үү? Та нарт маш их баярлалаа. За тэгээд лайк болон subscribe дараарай. Bye.